Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ шадар сайдын цаг нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай студид Монгол Улсын шадар сайд Оюнбаатарын зөвлөх Батлах хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг эрүүл мэнд спортын яам дээр хийгдэж байгаа ажлуудаар эхлэе гэж бодлоо л та. Сүүлийн өдрүүдэд эрүүл мэнд спортын яам дээр ямар хөө ажлууд хийгдэж байгаа вэ? За эрүүл мэнд спортын яам дээр бол одоо сүүлийн үед бас эрүүл мэндтэй холбоотой тэгээд засцуудтай одоо хүндрэлтэй аймагуудад хүндрэлтэй сумдуудад одоо автомашин хүргэх түргэний машинаар одоо хангах зэрэг одоо ажлуудыг нэлээрчмтэй хийж байна л да. Тэгээд 2015 оны одоо улсын төсөвт одоо эрүүл мэндийн спортын сайдын багцаас нийтдээ нийслэлийн 9 дүүрэг за 18 аймагт нийтдээ 47 автомашиныг хуваарлахаар одоо худалдаж авч хуваарлахаар одоо тендер зарлагдаж одоо гэрээ хэлцээр нэгдсэн байгаа. Тэгээ оны өмнө бол нийтдээ 8 автомашиныг тараасан байсан. Тэгвэл энэ удаад засцуудны байдал нэлээд хүндрэлтэй байгаа аслагдсан сумдуудад автомашиныг одоо олгох ажлыг бас үргэлжлүүлж хийсэн л дээ. За эдгээр сумдуудад бол Говь Алтай аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн Асхад, Ховд аймгийн Ховд Мөсд сумд, Өвсгөл аймгийн Төмөр булаг, Хинтэн аймгийн Батноров, Төв аймгийн Аргалан, Өвөр ханган аймгийн Хайрхан дулаан, Өмнө Говь аймгийн Мандловоо зэрэг сумдад бол энэ удаад одоо түргэний автомашиныг олгож одоо тухайн сумдын иргэдийн одоо эрүүл мэндийн үйлчилгээ авахын боломжийг бол илүү нэмэгдүүлж өгсөн байна. Засцуудны байдал хүнд байгаа. Аслагдсан одоо 6 аймгийн 9 суманд энэ Япон улс үйлдвэрлэсэн Nissan төргөн тусламжийн тусгай зориултын машиныг одоо өнөөдөр гаргаж байна. Тэгэд Монгол улсын их хурлын батлагдсан төсвийн хүрээнд засгийн газраас энэ аймаг сумдыг ялангуяа төргөн тусламжийн найдвартай сайн машинаар хангах ийм одоо асуудлыг шатараатай шийдэж байгаа. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газраас манай Монгол улсын засгийн газарт хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгэхээр энэ цахим эрүүл мэнд төслийн талаар яриагаа үргэлжлүүлэхгүй юу? Монгол улсын засгийн газрын 2012-оос 2016 оны одоо үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол тусагдсан байдаг. Энд бол иргэдийг цахим карт одоо хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож эрүүл мэндийн даатгалтай иргэн одоо харьяал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээ авах одоо энэ боломжуудыг нээж өгөх одоо энэ чиглэлүүд орсон байдаг юм. Тэгэхээр энд зориулж одоо эдгээр зорилтуудыг хангах зорилгоор одоо энэ цахим эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхлэхэд байгаа л да. Тэгээд цахим эрүүл мэндийн төсөл нь нийтдээ 18.9 сая Америк долларын төсөвт өртөгтэй. За эндээ бол тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж, тэгээд хүний нөөцийн чадхыг сайжруулах зэрэг ажлууд энд орсон байдаг. Тэгээд цахим эрүүл мэндийн төслийн нээлт бол тун саяхан болсон. Нээлтэнд Монгол Улсын шадар сайд, за эрүүл мэндийн спортын сайдын үүргүүлэгч Оюнбаатар, за мөн Бүгд найрамдах Хятад тусаас Монгол Улсын сургалтын сайд ноёноос Синхаймнаар одоо оролцож энэ хүү төслийг одоо амжилттайгаар нээсэн. За төсөл маань нэгдснээс хойш бол Өмнө Говь аймагт одоо орон нутгаас хамгийн анхлан Өмнө Говь аймагт цахим эрүүл мэндийн төсөл нээлттэй хийсэн бол сая бол Төв аймагт одоо 2 дахь одоо орон нутаг 2 дахь аймаг болж одоо энэ хүү төсөл маань нэгдэж одоо амжилттайгаар үргэлжлээд ингэ явж байгаа. Монгол улсын засгийн газар, Бүгд найрамдах Хятад улсын засгийн газар хоорондын хэлцээрийн хүрээнд цахим эрүүл мэндийн төслийг аймагуудаас хамгийн анхудаа Өмнөгийн Говь Монгол орны үе таалаг болсон Өмнөгийн Говь аймагтаа нэг борон зөвлөрөөд байна. Өчигдөр Улаанбаатар хотод Монгол улсын клиникийн 1-р төв эмнэлэг дээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж Монгол улсад цахим эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн. Энэ арга хэмжээнд Бүгд найрамдах Хятад улсын ас Монгол улсад суугаа онц хөвөд үрийн элчин сайд Хим Хинвэ бид хамтын арга хэмжээг зохион байгуулж улс орон даяар хэвлэл мэдээлэл байгуулахаар хүргэсэн. Энэ төсөл бол Монгол улсын иргэдийг эрүүлжүүлэх, эрүүл мэнд иргэдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ олон улсын төвчөнд түүний дотор өндөр хөгжилтэй орны төвчөнд хүргэх ийм одоо чухал алхам болж байгаа. За тэгэхээр Монгол Улсын шадар сайдын хувьд улсын онцгой комиссыг бас даргалдаг байгаа. Тэгэхээр үйлчлэл хүндэрсэн зарим аймаг сумдуудад бас тусламж үзүүлсэн байгаа шүү дээ.
яг аль аймаг сумдуудад тусламж үзүүлсэн талаар та бас үзэгчтэй мэдээлэхгүй юу? Тэгээ үйлчлэлт нь хүндэрсэн байгаа одоо цасцуудын байдалтай байгаа Төв аймгийн зарим сумд руу бол одоо бас өвс тэжээл хүргэх одоо энэ ажлууд бол энэ өдрүүдэд хийгдлээ. Өвс тэжээл хүргэх энэхүү ажлыг Төв аймгийн удирдлагууд бол ард иргэдийн хүсэлтээр Улсын онцгой комиссаас зохион байгуулсан. За засгийн газрын 480 тоо тогтоолоор малчтад үнэгүй өгч байгаа үг өвсийг зөвхөн тээврийн зардлаар нь малчны хотгонд хүргэхээр одоо ажилласан. За энэ талаар Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссын дараа Оюнбаатар хэлэхдээ бол Төв аймгийн цасцууд ихтэй байгаа урд талын сумд болох одоо Сэргэлэн, Баян цагаан, Алтан булаг, Баярын жаргалан зэрэг сумд бол эхний ээлжинд бол 100 тонн өвсийг хөрвүүлэх ажлыг Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр ингээд зохион байгуулж байна. Тэгээд аймаг орон нутагт сумдын эмнэлгийн удирдлагууд үйлчлэлийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан ч өвс тэжээл ургаагүйгээс хадлан тэжээл сайн авч чадаагүй байдал хүнд байгаа. Одоо энэ сумдуудад бол одоо иймхүү улсын онцгой комиссаас бол тусламжийг эхний ээлжинд хүргэж байна гэж одоо бас тухайн үед мэдгдсэн байгаа. За өнөөдөр Төв аймгаас энэ цасцуудын байдалтай байгаа, хүндрэлтэй байгаа сумдуудад өвс хүргэх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын онцгой комиссаас бид яралт арга хэмжээ авч цасцуудын байдалтай байгаа цас их орсон өвс тэжээл дутмаг байгаа энэ аймаг сумдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 2012-оос 14 оны өвс тэжээлийг хямдруулсан үнэтэй буюу үнгүүгээр хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Төв аймгийн нутагт Монгол Улсын шадар сайд Монгол Улсын онцгой комиссаас зохион байгуулж байгаа 100 тонн өвсийг газар дээр нь Төв аймгийн удирдлагуудад онцгойгийн удирдлагын төвшөнд тал хээрийн сумд малчид тарааж байгаа 100 тонныг газар дээр нь ирж байгаа бол үнэхээр талын сумдынхаа орон нутгийнхаа удирдлага малчдынхаа өнөөс Төв аймгийнхаа удирдлагын өнөөс шадар сайдтай бас талархснаа илэрхийлье. Бидэнд одоо сумдаас ирүүлсэн бичиг бидэнд ингээд сумд ажилласан байдлаар бол ерөнхийдөө нийт нутагт гэсэн 50% нь зудрын шийдэл шинж. Энэ яг л зудрын байж хийж байгаа зүйл одоо зарим нэг сумд үнэхээр мал бичгээ байсан байна. Хамаараа тэжээлд орчихсон үлжинд. Тэгэхээр энэ бол зудрын байж хийж байна гэдгийг бол биднээс бол одоо үн төгөлж байгаа. За тэгэхээр олон улсын байгууллагын төлөөлөгчд манай Монголын малчтад үйлчлэл хүндэрсэн байгаа аймаг сумдуудын малчтад туслах талаар бас Монгол Улсын шадар сайд Оюнбаатартай уулзсан тухай мэдээлэл авч ирсэн талаа. Тэгэхээр яг ямар хөө хэмжээний тусламж үзүүлэхээр болсон талаар үзэгчдтэй хүргүүл бас зүйтэй болоо гэж бодож байна. Тий, малчтад одоо үйлчлэлтүүд хүндрэлт гарч байгаагаас одоо шалтгаалаад үйл цасцуудны байдал хүндрэлтэй байгаа аймаг сумдын одоо малчтад олон улсын байгууллагуудын зүгээс бас одоо хэрхэн яаж туслах уу, хэрхэн яаж одоо хамтарч ажиллах уу гэдэг тал дээр бол бас Оюнбаатар сайдд бараалгаж бас санал солилцсон. За энд бол нүүбийн хөгжлийн хөтөлбөр, за нүүбийн хүн амын сан, нүүбийн хүн сүтэн аж ахуйн байгууллага, нүүбийн хүүхдийн сан зэрэг одоо олон улсын улаан загалмайн байгууллага зэрэг одоо олон байгууллагууд энэ төлөөлөл бол энэ ч оролцсон байгаа. За тэгээ нөхцөл байдлыг ажиглахад бол малчтад бэлэн мөнгө хүнс дутмаг байна. Тиймээс одоо бид зарим аймагт хүнсний багц бэлэн мөнгө тарааж ажиллаж болох юм а гэдэг одоо ийм саналуудыг бол эдгээр одоо олон улсын байгууллагуудаас бол гаргаж ажилласан. За тэгээ энэхүү уулзалтын үеэр бол олон улсын улаан загалмай улаан авирган сар нэгэн холбооны Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Бактер Мамбетов хэлэхдээ нөхцөл байдлыг ажиглахад бол малчтад бэлэн мөнгө хүнс дутмаг байна. Иймд одоо бид зарим аймагт хүнсний багц за бэлэн мөнгө тарааж ажиллаж болох юм а гэсэн саналуудыг бол энэ үеэс гаргаж ирсэн. За эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьар эрүүл мэндийн холбогдох хоёр хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Эдгээр нь яг ямар хоёр хуулийн төсөл байсан бэ? Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, за эмнэлгийн тоног төхөөрөмжийн тухай хууль гэдэг хоёр хуулийн төслийг бол энэ үеэр одоо шадар сайд Оюнбаатар улсын их хурлд өргөн барьж хилцүүлэхээр өргөн барьсан. За мэдээж эдгээр хуулиудыг одоо өргөн барьснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тулгамдсан асуудлуудыг эрх зүйн хувьд шийдвэрлэхийг зорж байгаа. За эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, тусламж үйлчилгээнд төр хувийн хвшлийн түншлийг өргөжүүлэх, за эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэлийн удирдлагын бүтэц, за зохион байгуулалтын орчин бүрдүүлэх, санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох зэрэг юм олон одоо үр дагавартай, олон ач холбогдолтой одоо ийм хуулиудын төслийг бол өргөн барьж амжсан. За тэгэхээр 2016 оныг Монгол Улсын шадар сайд Оюнбаатарын санаачлагаар хэрэглэгчийн жил болгон
засгийн газраас зарласан байгаа шүү дээ. Тэгэхээр 1 сарын 29-ний өдөр хэрэглэгчийн жилийн нээлттэй холбогдвол нэгэн дээвэр арга хэмжээг Монгол Улсын төрийн ордонд зохион байгуулсан байсан. Тэгэхээр энэ хэрэглэгчийн жилийн нээлтийн үйл ажиллагааны талаар бас ямар агентлагууд, яамдууд оролцсон талаар биднэрт мэдээлээч. Монгол Улсын шадар сайд Оюнбаатарын санаачлагаар 2016 оныг хэрэглэгчийн жил болгож Монгол Улсын засгийн газраас зарлаж баталсан байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг одоо 6 агентлаг байгаа. Эдгээр 6 агентлаг за мөн одоо сүүлийн үед Монгол Улсын шадар сайд маань одоо эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэж ажлыг давхар хариуцж байгаа хувьд эрүүл мэндийн спортын яам гэдэг эдгээр 7 байгууллага одоо оролцож тэгээд хэрэглэгчдийн нийгэмлэгийн одоо төлөөллүүд оролцож одоо энэ хөө нэгэн дээвэр доор нэртэй арга хэмжээг зохион байгуулсан. За арга хэмжээний одоо гол утга учир нь бол 2016 оныг одоо хэрэглэгчийн жил болгож ажиллахтай холбогдуулан эдгээр агентлагуудын одоо төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөнд одоо хэрэглэгчид чиглэсэн ажиллагаудыг одоо хэрхэн яаж багтаах вэ? Тэгээд эдгээр агентлагууд хоорондоо хамтарсан одоо ямар үйл ажиллагаануудыг хэрэглэгчийн төлөө зориулж хийх үү? За энэ тал дээр бол бүгдээрээ нэгдсэн нэг төлөвлөгөөтэй болох, тэрийг нэгтгэж батлах зорилгоор одоо энэ нэгэн дээвэр доор уулзлыг зохион байгуулсан. За хэрэглэгчийн жилийг өгсөн энэ хүү нэгэн дээвэр доор арга хэмжээнд бас Монгол Улсын засгийн газрын тэргүүн ерхий сайд сайхан бэлэг оролцож бас үг хэлсэн байгаа. Тэгэхээр энэ нь бол эх 2016 оныг Монгол Улсын засгийн газрын зүгээс иргэн бүрт чиглэсэн, за хэрэглэгч бүрт чиглэсэн одоо ийм олон талт үйл ажиллагаа бүхий ийм жил болгон ажиллахаар одоо төлөвлөж байна гэж ойлгож болно. За тэгээд энэ хүү нэгэн дээвэр доор одоо арга хэмжээтэй уялдуулж одоо эдгээр 6 агентлаг болон эрүүл мэндийн спортын яамны одоо нийт ажиллаж албан хаагчдын дундаас бид нэр спорт өдрөлгийг зохион байгуулсан. За энэ нь бол эдгээр одоо байгууллагуудын ажилчид бие биентэйгээ улам илүү дотн танилцах, за цаашлаад одоо олон талт хамтын ажиллагаанууд дээр одоо хамтарч ажиллах энэ одоо бүх одоо ажлуудын үндэс суурь нь болно гэсэн үднээс юм нөхөрсөг спортын өдрөлгийг бас нэг өдөр бас зохион байгуулсан байна. Монгол хүн эрүүл чирэг бие балдрын одоо хүмүүжилтэй байх хэрэгтэй. Энэ хүрээнд одоо бид цогц арга хэмжээ зохион байгуулж байгааг эхэллээ. Бүгдээрээ эрүүл бай, бүгдээрээ спортоор хичээлээ, бүгдээрээ одоо идэвхтэй амьдрий. Бас өөрийнхөө урд наслаж сайхан амьдрах энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс идэвхтэй хэрэглэгч бай. Идэвхгүй аль нэгэн имийг төрөөс юм уу хэн нэгэн үнээс шаардах гуйх биш, өөрөө идэвхтэй амьдрий гэдэг ийм уриаг явж байгаа. Тэгэхээр бүгд найрамдах хятад ард улсад 12 сард дэлхийн ой тогтоолтын аврах шалгаруулах тэмцээн, оюун ухааны спортын тэмцээн болсон байгаа. Тэгэхээр манай Монголын баг тамирчид маань энэхүү тэмцээнд маш амжилттай оролцож, маш олон медалуудыг авч мөн дэлхийн рекордуудыг эвдсэн байсан л та. Оюнбаатар шадар сайдын хувьд эрүүл мэндийн спортын салбар хариуцсан сайдынхаа хувьд эдгээр баг тамирчдыг бас хүлээж авч уулзсан гэсэн яг амжилтын талаар сонирхсан болов энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл биднэрт өрөхгүй юу? Бүгд найрамдах хятад ард улсын Чингдүү хотод болсон энэ 24 дахь удаагийн дэлхийн аврагт бол нийтдээ 25 улсын 280 гаруй тамирчид одоо оролцсон ийм тэмцээн болсон. За энэ тэмцээнд бол хэд хэдэн одоо дээд амжилтууд эвдэгдсэн байгаа. Тэгээд эдгээр дээд амжилтуудын 5-ыг нь бол одоо энэ хүү манай Монголоос оролцсон Монголын баг тамирчид маань бол эвдэж чадсан. Тэр өөрөлдвөл маш амжилттай оролцсон. Эдгээр тамирчид маань нийтдээ 26 одоо медалыг одоо Монгол улсынхаа нэрийн өмнөөс одоо энэ тэмцээнд оролцож авчирсан байгаа. Эдгээр тамирчид бүгдээрээ Монголын оюун ухааны академийн тамирчид байгаа. Тэгээд Монголын оюун ухааны академийн тамирчид өнгөрсөн 5 жилийн хугацаанд олон улсын 35 тэмцээнд оролцохдоо эх орныхоо нэрийг одоо амжилттай гаргаж нийтдээ 484 медаль одоо хүртсэн гэсэн одоо ийм тоо байдаг юм байна. Тэгээд эдгээр тамирчдыг шадар сайд Оюнбаатар хүлээн авч эрүүл мэндийн спортын яамны одоо жуух бичгээр бүгднийг одоо шагнаж баяр хүргэж гартуулсан байна. Бид өмнөх удаагийн дугаараас эхлээд шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 6 агентлагийг ээлж дараалан танилцуулж байгаа лээ. Тэгэхээр энэ удаагийн дугаар та биднэрт яг ямар агентлагийн үйл ажиллагаатай танилцуулахаар бэлтгэсэн байгаа вэ? За энэ удаа бол одоо тун саяхан одоо хэрэглэгчийн жил 2016 болж Монгол Улсын засгийн газраас батлагдсан учраас одоо яг энэ хүү хэрэглэгчийн жилд одоо хамгийн их одоо гол үүрэгтэй оролцох, чухал үүрэгтэй оролцох шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг одоо энэ удаад би онцолж оруулмаар санагдлаа. Яагаад тэгэхээр 2016 онд одоо хэрэглэгчид чиглэсэн ямар үйл ажиллагаанууд явагдах уу? За ер нь хэрэглэгчийн жилд одоо тэдний зүгээс ямар онцлог үйл ажиллагаудыг төлөвлөсөн байгаа вэ гэдэг талаар бас
үзэгчтэй мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгэхээр энэ удаад шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг онцолж байна да. Тэгэл байх уу? Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Хэрэглэгчийн жилийг угтан Монгол Улсын шадар сайдын ажлын алба болон шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран шилэн суух хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь сууц өмчлөгчдийн холбоо болон орьсон суугчдын мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх, ингэснээр тэдний хоорондын үл ойлголцол маргааныг бууруулах юм а. Шилэн суух хөтөлбөр өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сууц өмчлөгчдийн холбоодод хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Шилэн суух хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн төлөө ажиллах сууц өмчлөгчдийн холбоодын үүрэг хариуцлага нэмэгдэж, иргэд хэрэглэгчдийн итгэл үнэмшил дээшилж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм а. Ийхүү шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн жилийн хүрээнд шилэн суух хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хэрэглэгчийн хяналтын тогтолцоог бий болгосон үндэсний сүлжээ байгуулга болох. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын чадварыг бэхжүүлэх Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Монгол улсын 21 аймагт шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төвүүд байгуулагдаж, хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлууд нийгэмд жигд хүртээмжтэй хүрч, нийгмийн сэтгэл зүйд өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрхийн мэдлэг соёл төлөвшнө. Ухаалаг хэрэглэгч соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг стандартчлал хэмжил зүйн газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр нэгдүгээрт импортоор орж ирж байгаа бүх бүтээгдэхүүний хаяг шошгийг Монгол тайлбартай болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Хоёрдугаарт хэрэглэгч бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа анхаарах гол асуудлыг аж ахуйн нэгж бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан танилцуулга сурталчилгаа хэлбэрээр бэлтгэн үйлчилгээндээ нэвтрүүлнэ. Аюулгүй хэрэглээ антибиотикгүй хүнс хэрэглээнд нэвтрүүлэх зорилтыг эрүүл мэнд спортын яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлнэ. Олон улсын хэрэглэгчдийн байгууллагаас 2016 оны хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг антибиотикгүй ЦИС гэсэн уриандаар зохион байгуулахаар шийдвэрлсэнийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлнэ. Гадтай ноёдоо эрхэм хэрэглэгчтэй хэрэглэгчийн төлөө хүний төлөө гэсэн сэтгэлтэй бидэнтэй хамтран ажиллах эрхэм анд найз нараа. Энэ 2016 он бол төр иргэнийхээ төлөө хүчин зүтгэх бодит алхам, хувьсгалт өөрчлөлтийг чухал он гэдгийг дахин онцлон хэлье. Шадар сайдын цаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч биднэрт мэдээллийг хүргэсэн Батболго зөвлөгтөд баярлалаа. За дараагийн дугаараар эргүүлцлээ түр баяртай.